Энэ удаагийн менежментийн сургалт маань бол нийтдээ 3 өдрийн сургалт байгаа. Улсын бүртгэл ерхий газрын удирдах албан тушаалтнуудад зориулагдсан сургалт. За энэ сургалт маань менежментийн сургалт 3 дахь шатны сургалт гэж явж байгаа. Өмнө нь бид бүхэн өнгөрсөн 6 сараас эхлээд бас улсын бүртгэл ерхий газрын удирдах албан тушаалтан болон улсын бүртгэгчнэрт зориулсан сургалтуудыг манай гэрээлэгч Оргууд Ковиг консорциум ахын удаадараа явуулсан үе шаттайгаар. Энэ удаагийнх дээр Саникон гэдэг одоо менежментийн зөвлөгөө сургалт одоо сургалтын үйлчлэгээ үзүүлдэг нэлээд мэрэгсэн байгуул болох болд гэдэг сурагч багш маань энэ сургалтанд бол оролцож байгаа. За тэр утгаараа бас юу гэдэг өмнөх сургалтуудаас онцлогтой болж байгаа гэж бодож байна. Одоо энэ удаагийн сургалтын дээр яг стратегийн төлөвлөгөө түүнийг хэрэгжүүлэх гэсэн чиглэлээр бол Бозены Липи гэдэг манай зөвлөх багийн гишүүн маань энэ удаагийн сургалтыг орно. Дээрээс нь өөрчлөлтийн удирдах нь мөн манлайл гэсэн сэдвүүдийг бол энэ болдох сурагч багш маань л ороод явчих юм аа. Тэгээ энэ шатны сургалт маань болохоор ерөнхийдөө яг өмнө хийсэн сургалтын мэдлэгийг нэгдүгээрт баталгаажуулах. Дээрээс нь мэдээж одоо цаашдаа бас өөрсдийнх нь одоо хувь хүнийх нь хөгжлийн одоо дэмжиж өгөх үүднээс бол одоо манлайл болон одоо юу гэдэг хувь хүнд зориулсан тийм сургалтуудыг бас оруулж өгч байгаа энэ сургалтын юмд. Нийтдээ бол 13 аймгийн тасгийн дараа нар байгаа. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын эрх төрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дараа нар дээрээс нь Улаанбаатар хот дахь удирдах албан тушаалтаа нийтдээ нэг 50 орчим хүн оролцож байгаа сургалт. За тэгэхээр бид нар бол юу яаж байгаа энэ манлайлах мөн одоо өөрчлөлтийн менежмент сэтгэлгээний аргууд гэж ийм одоо хоёр төрлөөр одоо яг манайх зааж байна. Нэг гадны багш маань бол тэр оруулж байгаа стратеги бизнес төлөвлөлтийн хэрэгжилтийн талаар ярих юм байлээ. За бидний яг манлайлалын тал дээр бол юу гэж ярих гэж байгаа гэхээр гол нь бол бид нар юу юм хувийн өөрийнхөө байгаа ажил дээр хариуцлагыг хүлээгээд санаачлахтай байгаад бусдыг одоо оролцуулаад тийм ийм одоо манлайлалын хэлбэрийг хувийн манлайлалын хэлбэрийг гаргаж явах хэрэгтэй байна. Багийнхаа одоо манлайлалын ур чадваруудыг ахиулж явах хэрэгтэй байна гэсэн санаа баг. Нөгөөх нь юу гэхээр бол тэр өөрчлөлтийн менежмент гэдэг нь өөрчлөлтөөс байнга явагдаж идэг. Тэр өөрчлөлтийг бол бид нар яаж өөрчлөлтөндөө яаж хандах хэрэгтэй юм. Өөрчлөлтөө бид нар одоо шилбэл ямархуу хэлбэрээр хүлээж авч явах хэрэгтэй юм тийм ээ. Тэрийг яаж даван гарах одоо тийм нэг осондоо эргээр даван гарах тийм арга замууд байдгийн. Яаж тэрийг өөртөө одоо олон тэмцэлгээний аргуудыг өдр хасаах. Тэгэхээр энэ багуудыг бол 3 багт хуваасан юм байна. Нэгдүгээр бол одоо энэ өнөөдрийн орж байгаа усуд бол голцоо хотын одоо энэ эд хөрөнгийн бүртгэлийн газрын нэгжийн дарганаар удирдлагууд авах шиг байна. Маргааш бол орон нутгийн эрх гэсэн. Нөгөөдөр болох тэр яг энэ ерхий газрын удирдлагууд орох гэсэн. Тэгэхээр би бол бас ингэж орсож байгаа зүгээр гэж бодож байна л доо. Бидний сургалтын хэлбэрээр ямархуу хэлбэрээр явах гэхээр бол гол нь одоо бид нар багаар их ажиллана. Нэг осондоо онлайн мэдлэг авч хаад тэрийг бүгдээр яг юу гэж ойлгож байгаа гэдгийг багаар ярилцаад байгаа байхгүй. Тийм учраас тэр хүмүүс хоорондоо өөрийнхөө одоо ажил мэргэжлийн төвшин ямархуу байгаа, санаачлагын төвшин ямархуу байгаа, юуг бид нар хамтаараа хийж болох нь гэдгийг бол олон зүйлийг бас олж харах байхаа гэж ингэж бодож байна. За тэгэхээр 2 дахь өдрийн хичээл маань тэр сэтгэлгээний аргууд гэж яриад байгаа тийм. Сэтгэлгээний өөрчлөлтийн менежмент дэх мөн одоо харилцаан дах тэр юуны сэтгэлгээний аргууд. Сэтгэлгээний аргууд дээр юу байгаа юм бэ гэхээр бол жишээ нь одоо хүмүүсийн хэлж байгаа саналыг яаж хүлээж авах юм. Тийм ээ одоо шилбэл аль хэсгийн зүг байгаа, аль хэсгийн санал нийлэхгүй байгаа, тэрийг одоо ялгаж салгаж олж харах. Ямарваа нэгэн одоо өөрчлөлтийн одоо шинэ санаачлагууд ирж байгаа. Ялангуяа бид нар одоо яагаад чухал гэж бодож байгаа юм гэхээр энэ стратегийн менежментийн одоо шин юмд хэрэгжүүлэх юм бэл. Санаанд оруулах юм байл л. Тэгэхээр бидний одоо төрийн байгууллагуудын урд нь явуулж ирсэн олон янзын одоо хуулийн дагуу ч юм уу, журмын дагуу аргууд байгаа. Тэрийг одоо яаж өөрөөр олж харах вэ гэсэн санаанд байгаа юм л. Тэгэхээр миний одоо үрдэн сургалтаас хүлээж байгаа үрдэн юу байх вэ гэхээр бол тэр гарч байгаа өөрчлөлтийг бүтэхгүй, болохгүй, бид ингэж хийдэггүй тийм ээ. Наа чи манад ингээрэж болохгүй юм байна. Ийм одоо саад бэрхшээлтэй юм байна. Манайхан ингэдэг гэдэргээд ингээд ирчихсэн гэсэн ийм одоо хүн бодолтой байгаад байдаг. Тэрийг бүгдээр яаж өөрчлөх гэж байгаа юм. Яавал наа чин болох юм. Тэр хүмүүсийн чөлөөтэй яриад байгаа тэр болохгүй гэж ярьж байгаа хүчин зүйлүүдийг бүгдээр гаргаад ирээ. Тэр хүчин зүйлийг яаж бид давж болох юм гэж байгаа юм. Болохгүй байгаа зүйлийг яаж сармжиж болох юм. Яаж одоо шил баталгаажуулж даатгуулж болох юм гэдэг юм. Иймэрхүү зүйлүүдийн тухай бид нар бас илүү одоо багаар ажиллахтаа ярих байхаа гэж бодож байна. Гэхдээ үр дүнгийн хувьд бол би хичээлийн ерөнхий үр дүн юу гэж гарах вэ гэхээр бол ер нь одоо юмыг бол хийх одоо яаж ямар ч юм хийж болдго юм байна. Одоо болохгүй юм гэж бол байдгүй юм байна. Гарц байдг юм байна.
илүү сайжруулах арга зам дандаа байдгийн байна гэсэн тийм одоо зүйлүүдийг л манай энэ удирдлагууд маань олж авах байхаа гэж найдаж байна. Монголын мягны сорилтын сангийн хөрөнгөний эрхийн төслийн хүрээнд одоо маш их зүйлийг хийж бүтээдэг. Одоо бидэнд одоо материаллык талаас асар их зүйлийг өгч тусалж байсан бол энэ удаа бол одоо бидний оюун чадамжид улам их бүтээлч үр дүнтэй ийм олгохоор ийм сургалтуудыг одоо явуулж байна. Одоо би намар нэг удаагийн сургалтанд суусан. 3 өдөр. Одоо энэ удаа бас дахиад ингээ 3 хоногийн сургалт тавьд. Эндээс бол тэр намар анх эхлээд явуулж ирсэн сургалтаас ингээд дараа би асар их хэмээг ингэж тодорхой хэмжээгээр бас ингэх хэрэгтэй байна гэдгийг мэдээ тэр хэмжээгээр ажилласнаар бид нар бол одоо ерөнхий гадрынхаа нийслэлийн хэмжээнд дөрвөөдөөс бол ажиллаараа 2 дугаар ярианд орж ирсэн. Энэ бол энэ сургалтаас авч байгаа бас их тодорхой нөлөө гэж бодож байгаа. Одоо энэ удаагийн сургалтад тэрийг улам нэтгэжүүл өшөө их олон санааг авах ийм боломж нөхцөлийг гаргаж ингэж байгаа. Биднийг бас ингээд одоо материалын талаасаа илүү их ингэж юу яхасаа гадна давхар ингэж сургалт явуулдаг явдал бол энэ мягны сорилтын сангийн хөрөнгөний эрхийн төслийнхний бас томоохон ололт хүнээ хөгжил гол нь одоо энэ чинь хүний хөгжил байна те хүнээ хөгжүүлж бид асар их мэдээллийг одоо энэ хоримтлуулж авсны дараа энэ дараа нь бүтээлч юм хийхэд бас их урам зоригтой бас их сайхан шилдэг санаануудыг авдгаар их давуу талтай гэж ойлгодог.